Ямар устай хамаагүй iPhone 5s-тэй боцгоо л доо. iPhone 5s-тэй болох амархан л та. Лавшаагаар нь задаа дотроос нь код гаргаж аваад код 13 тэглэг 13 гэдэг тусгай дугаар мессеж бичээд буцаж оноо болгож аваад бидэд хангалттай iPhone 5s байгаа. Оноогоо яаж ярих юм бэ гэж оноогоо ингэж үчиж байгаа. Лавшаагаар iPhone 5s гоё. Сайхан лавшаа. Та iPhone 5-ээс ожих лавшаагийн уралдаанд хэрхэн оролцох вэ? Та дэлгүүрээс лавшаагаа худалдаж аваад уутыг задлаад дотроос нь тусгай код гаргаж авна. 3 хилээр савлагдсан лавшаагаа бас 8 оноо 300 грамаар савлагдсан лавшаагаа бас 1 оноо гарч ирнэ. Та уут дотроос гарч ирсэн кодоо 13 тэг 13 гэсэн тусгай дугаараар мессеж бичснээр таны оноо идэвхж болно. Бид 14 хоног тутам iPhone 5s эздэг тодруулах болно. Хамгийн өндөр оноо сургуулсан хүмүүс iPhone 5s-ийг эзэн болох болно. Бидэнд хангалттай iPhone 5s. За цуглуулсан оноогоо яаж шинэх вэ гэж бодож байна уу? Энэ бол маш хэлбэрхай. Уралдааны ялагчид хизээ тодорхой. Бид 14 хоног тутам буюу хамгийн ихний ялагчаа 3 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 50 минутаас TV5 телевизийн шууд нэвтрүүлгээр ялагчдыг тодруулах болно. Эхний 5 ялагч iPhone 5s утасны эзэн болно. Хэрвээ та энд багтаагүй бол санаа зовх зүйлгүй. Та маргааш насны буюу 3 дугаар сарын 30-наас эхлэн 4 дугаар сарын 12-ны уралдаанд оролцох боломж чинь нээлттэй болно. Та 3 дугаар сарын 30-наас эхлэн цуглуулсан оноо чинь 4 дугаар сарын 12-нд идэвхжээр та iPhone 5s-ийн дараагийн 5 ялагчийн нэг нь болох боломжтой. Хэрвээ та энд багтаж амжаагүй бол 4 дугаар сарын 26-ны уралдаанд оролцох боломж чинь бас нээлттэй. Та тэгэхээр 4 дугаар сарын 13-наас эхлээд оноогоо дахин цуглуулж эхэлнэ гэсэн үг. Хэрвээ энэ удаад багтаагүй бол санаа зовх зүйлгүй. Би танд нэгэн сонирхолтой сюрпризийг бэлдсэн байгаа. Энэ юу вэ гэхээр 5 дугаар сарын 17-нд бид супер ялагчийг тодруулах нэгэн сюрпризийг задлах гэж байна. Энэ юу вэ гэхээр таны 3 дугаар сарын 29, 4 дугаар сарын 12, 4 дугаар сарын 26 цуглуулсан бүх оноогийн чинь буцаж сэргээснээр та 5 дугаар сарын 17 хүртэл дахиж оноогоо цуглуулад босороо Сидней явах боломжийг бид нээж байгаа. Австрали ТV бас нэгэн гайхамшиг. Уралдаанд оролцож iPhone 5s хоцсон бүх хүмүүс уралдааныг орхиж харин уралдаанд эхнээс нь оролцож байсан хүмүүст Австрали руу явах боломж нээлттэй болж байгаа гэсэн үг. Уралдаандаа идэвхтэй оролцоо. Үндэсний манлай үйлдвэрүүдийн нэг бол яахын аргагүй лавшаа брэнд юм. Эх орны өнцөг булан бүрт хүрч хэрэглэгчдийн найдвартай эрүүл хүнс байж тэдний талархлыг хүлээж чадсан лавшаа брэндийн хамгийн том амжилт билээ. – 2011 онд анхны гомингийн үйлдвэрлэлээ ашиглалтанд оруулж бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлсэн билээ. Тэгвэл бид хэдхэн хоногийн өмнө хүчин чадлаа сайжруулж бүрэн автомат 2 дахь үйлдвэрлэлээ ашиглалтанд орууллаа. Ингэснээр бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг хэд дахин нэмэгдүүлж хэрэглэгчдийнхээ бүтээгдэхүүний эрэлтийг түүртэхгүй нөлөөлж чадхаар болж байгаа юм. Монголын анхны бүрэн автомат болон Монголын хамгийн том гомингийн үйлдвэрлэлээ лавшаа дахин анхдагч байж чадлаа. Эх орондоо өөрсдийн ур ухаан, хүчин чадал, хөтөлбөрөөр бүтээсэн лавшаа хэрэглэгчдэд хамгийн найдвартай, чанартай, эрүүл гомин хүрэх туйлын зорилготой билээ. Хэрв та бүхэн эрүүл амьдралын энгийн нууцыг мэдхийг хүсвэл лавшаатай хамт байгаарай. Дээд зэргийн гурилыг тусгай шигшүүрээр шигшиж ямар ч илүүдэл зүйлгүй болгож вакуумжуулсан орчинд хуримтлуулан зураг болгон бэлтгэдэг үлээ. Бэлэн болсон зурагт хүний гар огт оролцохгүйгээр эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүрэн автоматар үйлдвэр ажилладаг үлээ. Олон төрлийн гомин бүтээгдэхүүнийг онцлох маш олон давуу талууд байдаг. Жишээлбэл лавшаа гомингийн орчинд гурил, давс, ус, B1, B2, B3, B9, Z, Ф витамин нэрдэс бодисууд багтдаг үлээ.
Манай бүтээгдэхүүний онцлог нь их орны эрүүл хүнсэнд ургасан улаан будаан дээд зэрэглэлийн урдаар үндсэн түүхий эдээ бэлтгэдэг байгаа юм. Усыг 3 давхар шүүлтүүрээр шүүж ариутган хэрэглэдэг. Мөн дэлхийн 120 гаруй оронд хүнсний нэмэлтээр нийлүүлж байгаа холбооны бүгд найрамдах Герман улсын хүнсний тэргүүлэгч компани тусгайлан Монголын урлан бүтээгдэхүүн зориулан үйлдвэрлэсэн Elco Vit нэмэлт бүтээгдэхүүнээр гомонгоо баяжуулдагт орж байгаа. Энэхүү нэмэлт бүтээгдэхүүн B1, B2, B3, фолиум хүчил, төмөр, цайр зэрэг Монгол хүний биед зайлшгүй шаардлагатай витамин, эрдэс бодисыг агуулсан байдаг юм. За ингээд та бүхэнд хүнсний нэмэлтээр баяжуулсан хүнс гэж юу вэ гэдэг талаар багахан хэмжээний мэдээлэл өгье. Дэлхийн өндөр хөгжилтэй олон орнууд хүнсний нэмэлт хэрэглэх талаар хуульчилсан байдаг бөгөөд уг бүтээгдэхүүнийг өдөр тутам хүнсэндээ хэрэглэснээр хүний эрүүл мэндэд өндөр ашиг тустай байгаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар батлагдсан байдаг. Үүний нэгээд манай Монгол орноос гадны өндөр хөгжилтэй орнуудын жишээг дагаж нэмэлтээр баяжуулсан хүнсийг бол хоол хүнсэндээ хэрэглэх болсон. Үүний тод жишээг бол лавшаа брендийн витаминаар баяжуулсан гом юм аа. Уг гомго бид холбооны бүгд найрамдах Герман улсын Mühlengen компани хүнсний нэмэлтийг баяжуулж үйлдвэрлэдэг байгаа. Mühlengen компани нь одоо дэлхийн 60 гаруй оронд мөн энэ хүнсний нэмэлтийг түгээдэг. Одоо манай лавшаа брендийн гом бол B-ийн төрлийн витаминууд бол мөн фолиум хүчил, төмөр, цайр зэргийг агуулсан байдаг маа. Уг нэгдлүүд манай хүний биед өндөр ашиг тустайгаас гадна хүнсэндээ байнга хэрэглэх нь цус багталтыг 45% хүртэл бууруулах нь судалгаагаар батлагдсан байдаг. Бид бүхэн одоо гурилыг хараад витаминаар баяжуулсан эсэхийг мэдэх боломжгүй учраас багахан хэмжээний лабораторийн туршилт хийгээд хоёр гурилынхаа ялгааг харуулъя. За одоо ингээд миний баруун гарт бол лавшаа гомонд ордог витаминаар баяжуулсан гурил байна. Зүүн гарт маань энгийн хэрэглээний гурил байгаа маа. За одоо ингээд туршилтаа хийцгээе. Эхний ээлжинд би одоо баруун гартлаа лавшаа гомондынхаа витаминтай гурилнаас аж петрэ яваад байна. Одоо өдөр энгийн гурлаа авч шилдэнд болчих юм. За хоёр дээж маань бэлэн боллоо. Үндсэндээ бидэн дээр одоо хоёр төрлийн уусмал орж байгаа. За одоо энэчнэр ямар ялгаа гарах вэ гэхээр энгийн гурил болон витаминаар баяжуулсан гурил дээр бид үндсэн уралжаа нэмээд өгөхөөр энгийн гурил маань ямар нэг өнгөний өөрчлөлт өгөхгүй витаминаар баяжуулсан гурил маань жижиг улаан тод бөөсч одоо бидэнд харагдах хэрэгтэй байгаа маа. Өдөр хоёр туусанлаа хийцгээе. Одоо хоёр туусанлаа гэхэд түүний ярьж байсан улаан өнгийн толб маань үснэ. Энэ зүүн гарталтай байгаа нь энгийн хэрэглээний гурилуудыг та бүхэн анзаарах хэрэгтэй. За одоо ингээд витаминаар баяжуулсан гурил дээр хоёр туусанлаа хийе. За ингээд багахан хэмжээний туршилт маань үүсэж байна. Одоо эхний ээлжинд эндээс харахад бидний үр дүн бол шууд харагдах юм байна. Одоо эндээс ингээ анзаарахад бол энэ баяжуулсан гурилд маань хоёр төрлийн уусмал дадсахаар жижигхэн улаан толбуудад үүссэн байгаа нь харагдаж байна. Энэ маань одоо энгийн гурилн дээр ямар нэгэн толб үүсээгүй гэх ийм байдалтай байна. Та бүхэн одоо харж байгаа улаан өнгийн толб үүссэн.
Та бүхэн саяын туршдаар энгийн гурил болон нэмэлттэй гурилын ялгааг харлаа. Нэмэлттэй гурилыг ашиглаж хийсэн лавшаа гомн маань хүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай B-ийн төрлийн витаминууд, төмөр, цайр, фолио хүчил зэргийг агуулсан байдаг тул та бүхний хүнсэндээ лавшаа гомд сонгохыг зөвлөж байна. Эрүүл амьдралын энгийн бас лавшаа.